Өнгөрсөн 7 хоногт өрнсөн үйл явдал засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдэл, улсын хурлын хууль тогтоох эрх мэдлийн хоорондын хил хязгаар эвдэрсэн улсын хурлын толгой дээр засгийн газар ер нь гараа суудсан байгаа гэдгийг ил тод харуулсан тийм үйл явдал болсон. Тэгээ энэ үйл явдал бол ганц өнөөдөр болж байгаа үйл явдал ерөөсөө биш. Бид 1992 оны үндсэн хуулийг батсны дараагаасаа энэ эрх мэдэл хуваарлагдсан байгаа байдлын төлөө бол алхам хийгээгүй. Уламжлалт байдлаараа дарганараа шүтдэг арга барилаараа энэ төрийн ёслолын албанаас зохион байгуулсан юм яасан амьдрал дээр практик дээр 3 дарга улс болоод хувирцсан. Улсын хурлын чуулган хүртэл ингээд толгой дээр 3 дарга гараад залаа суулгацсан. Тэгэд энэ байгаа байдлыг бид бол халах хэрэгтэй юм байна. Сэтгүүлч та бүгдээс гэсэн бид одоо уриалж байгаа. Төрийн 3 өндөрлөг гэдэг хуулийн нэр томьёо Монгол улсад огт байхгүй, үндсэн хууль ийм албан тушаал огт байхгүй. Та бүхэн уянгаа хэлэлтэй ийм байдлаар олон нийтэд мэдээлэл амжуулдагаас болоод энэ төрийн 3 өндөрлөг гэдэг энэ албан тушаал дээр байгаа хүмүүс өөрсдөө бид бол Монгол улсын 3 дарга юм байна гэд эндүүрээд байгаа. Тэгээ энэ эндүү ойлголтыг бид бол засах хэрэгтэй юм байна. Засах үйлдэлээ яаж хийх хэрэгтэй юм бэ гэхээр ямар ч бас ихний ээлжинд парламент ч болох хэрэгтэй юм байна. Парламентын толгой дээр гараад суучдаг ерөнхий сайд байж болохгүй. Монголын үндсэн хууль дээр маш тодорхой залт байгаа. Улсын хурл 126 гишүүнээс бүрднэ гэж. Тэгснээс ш улсын хурлын хурл 126 гишүүн болно. Ерөнхий сайдаас бүрднэ гэж ерөөсө бичээгүй. Улсын хурлын чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж одоо засах хэрэгтэй. Ерөнхий сайд улсын хурлын 126 гишүүн энийг бол гишүүдийн дунд суух хэрэгтэй. Сая өнгөрсөн 7 хоногийн маргаан дээр та бүхэн сайн анзаарсан байх. Ерөнхий сайд өөрийн улсын хурлд мэдээлэл өгдөг цагаараа ерөнхий сайдын тусдаа зассан ширээ санал дээрээс улсын хурлын гишүүнийг яг хурлыг удирдах байгаа дарга шиг дээрээс доош харж байгаа байдлаар доромж байдлаар харьцсан. Яг хариуцлага яриад эхлэнгүүд улсын хурлын гишүүнтэйг л маргасан штэ гэдэг үг хэлэх гэж оролдож байгаа. Тэгэхээр бид энэ одоо хоёрдмол байдлыг бол эвдэх хэрэгтэй юм байна. Ерөнхий сайд доошогоо 126 гишүүнээ нэг дээр суух хэрэгтэй. Хэрвээ үнэхээр ерөнхий сайд засгийн газрын гишүүд тусдаа санал ширээтэй баймаар байгаа бол Германы парламент шиг засгийн газрын суудлага гэж 126 гишүүнийхээ дунд тусан суудлага гаргаж өгөөд та нар эндээ суу, бусд нь яг энэ суудлал дээрээсээ улсын хурлын гишүүний нэрээр биш засгийн газрын гишүүн гүйцэтгэх эрх мэдлийг төлөөлж байгаа хүний амаар дуурч байгаа гэдэг хариуцлага ойлгож явах хэрэгтэй гэдэг энэ хил хязгаарыг бол их тодорхой зааж өгөх хэрэгтэй юм байна гэдэг үднээс одоо хуулийн төслөө энэ 7 хоног дөрвөн барихаар бэлдэж байна. Бид өнгөрсөн 7 хоног дөрвөн барихаар бол улсын хурлын даргатай зөвшөөрлөж уулзалтсан. Тэгээ улсын хурлын дарга ардын намын бүлгийн дарга бол манай намын бүлгийн дарга хэмжлэн хүмүүсийн уулзалтын үед юу яригдсан бэ гэхээр за энэ хуулийн төслөө бол одоо 2-3 хуваачаач гэдэг хүсэл тавьсан. Ерөнхий сайдын суудлыг доош нь буулгах гэж байгаа асуудлаа тусдаа хуулиар ерөнхий сайдын мэдээллийн цагийг улсын хурлын асуулгын цаг болгож өөрчлөж улсын хурлын гишүүд асуулт асууж ерөнхий сайд хариулдаг энэ парламентын мэтгэлцээний зарчим руу орох гэж байгаа хуулиа тусдаа улсын хурлд мэдээлэл өгж байгаа төрийн албан агчид худал мэдээлэл өгж байгаа бол хариуцлага тооцох асуудлаа бас өөр хуулийн үйлчлэл баримтлал бичээд оруулаад ирээчээ. Манай сүүлийн 2 асуудал дээр ардын намын гишүүд гаргаж зурхад бэлэн байна гэсэн. Тийм учраас санал суудлахын асуудлыг тусдаа мэтгэлцээний талбар болгох гэж байгаа зохион байгуулалтын асуудлаа тусдаа хуулиар энэ удаа одоо хуулиар энэ 7 хоногт өргөн барихаар ирмэлзэж байна. Дээр нь сая өнөөдөр бид бас бүлгийнхаа хурал дээр дахиад ойлголцохоор илэрхийлж ярилцсан нэг зүйл бол юу гэхээр энэ Монгол улс дарангуулын тогтолцоо руу очих гээд байгаа бол үнэхээр энэ дарга нарын бие 3 даргаан улс болсонтой холбоотой учраас энэ дарангуулал эрхчлөөний эсрэг явж байгаа үйл явцыг зогсоох 3 арга зам байна. Нэгдүгээр ерөнхий сайдыг парламентын өмнө гүйцэтгэх эрхийн мэдлийг төлөөлж байгаа хүнийхээ хувьд дэлхийн парламентуудын улсын өмнө гүйцэтгэх эрх мэдэл ямар байдаг тэр төвшөнд авчрах хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт ерөнхийлөгчийг гадуур яригадаад байгаачлан 2019 оны нэмэлт өөрчлөлтийг өөрчилж ерөнхийлөгч нэг удаа биш дахин сонгогдох боломж нээж болох уугүй гэдэг улс төрийн эрэл хайгуул хийж байгаа улс төрийн ийм одоо ховж өг явж байгаа бол улсын хурлд гарсан намын бүлэг буюу 42 улсын хурлын гишүүн үндсэн хуулийн доктортой байдлыг хамгаалах үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль дээр байдаг нэг өөрчлөлт орсон бол 8 жил тэр залтанд гаргаж болохгүй гэдэг энэ зарчим дээр бид
тууштай хатуу зогцно гэдэг энэ улс төрийн шийдлийг гаргах ёстой байна. Гуравт нь парламентыг парламентчиг байлгахын тулд парламентаас гадуур эрх мэдэл хэлдэг улсын их хурлын даргатай байж болохгүй учраас үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс улсын их хурлын дарга гарах ёстой юм байна. Энэ шийдлүүдийг хийсний дараа л үндсэн хуулийн эрх мэдэл хуваарлтын зарчим ажиллаж Монгол улс 3 даргын биш эрх мэдэл 3 хуваарлсан үндсэн хуульд хүний эрхийг хамгаалсан дэг журам руу очих юм байна гэдэг энэ байр суурь очиж байгаа. Тэгээд энэ хуулиудын төслүүдийг ээлж дараатаагаар бол улсын хурл дөрвөн барина гэдэг ийм шийдэлтэй. За бүлгийн хэмжээнд засгийн газраас гарах тухай яриа бас яригдаагүй. Зөвхөн яагаад тийм байгаа мэдэхгүй ерөнхий сайд болон зарим сайдууд их цочоотой байна гэж би өнөөдөр хүртэл бүлгийн хурал дээр хэлсэн. Бид засгийн газраас арсан нам гарах тухай засгийн газар огцруулах тухай биш. Парламентд байгаа улсын хурлд байгаа цөөхөн бүлэг засгийн газрын дарамт шагалдуугаар өөрсдөө ажиллаа хиймээр байна гэдгийг л ярьж байгаа. Тэр энд бас нэг сэтгүүл сая асуулаа. Хөрөнгө оруулалтын хууль орж ирэх асуудлаа ярихгүй яагаад ховж хэрүүл хийгээд байгаа юм бэ гэж. Парламент өөрөө ажиллаа их ямарч боломжгүй байна. Парламентд 9 сард мэтгэлцээ өрнөх ямарч боломжгүй байна. Өмнөх 8 жилийн хугацаанд нэг нам хэд давуу суудл авснаасаа болоод тэр юм уу ямар ч мэтгэлцээгүйгээр хуралддаг жишээ тогтцсон юм байна. Тэрэндээ тааруулаад дэгээ бас бичсэн юм байна. Тэгээд ковидын үе болоод тэгсэн юм уу яасан мэдэхгүй. Ер нь бол засгийн газар ямар нэгэн парламентын хяналтгүйгээр төсөв томилгоо шийдвэрээ гаргадаг тийм муу зуршил руу орцсон юм байна. Одоо парламент шиг ажиллаад ирэхээр цочоо ихтэй байгаа юм байна гэж харагдаж байгаа. Дээр нь түрүү цогцлолоор хэллээ. Парламентын улсын хурлууд мэтгэлцэж байр суурийн зөрүүн дээр шийдвэр гаргаж олон цөөхөөр асуудал шийдэж явдаг тийм институт. Энэ арслын хамгийн чухал институт. Энэ мөн чанан гэх юм бол парламент засгийн газар хууль хэлц болно. Хуулийн хэлц гэдэг бол даргын тушааснаар, сайдын тушааснаар зөвхөн тэр агуулгаар нь цаас бэлдэж өгдөг хэлцээ хэлдэг. А парламент бол хэн нэгэн даргын тушаалаар ажилладаг биш. 126 гишүүний ижил эрэхтэй конофадаар саналаа илэрхийлж байгаа ихээр шийдвэр гаргадаг байгууллага, хурлын байгууллага. Тийм учраас энэ хурлын байгууллагыг буцааж үндсэн хуулийн зарчмын дагуу яаж хурлын байгууллага болох вэ? Яаж мэтгэлцдэг болох вэ? Яаж 126 гишүүн бие даасан байдлаар шийдвэрээ гаргадаг болох вэ? Энэ хурал дээр яаж илүү үндэслэлтэй, баримттай, эрүүл саруул яриа явдаг болох вэ? Тэсээс нэг нь айлгаж эсвэл худалдаж авч эсвэл хуурам мэхлэх замаар шийдвэр гаргаж ирээсэ болохгүй. Энэ асуудлыг шийдэхин тулд ардчсан нам сая одоо ерөнхий сайд болон улсын хурлын нэг гишүүний хооронд болсон маргааныг хувийн асуудал гэж харахгүй байгаа. Энэ бол институт хоорондын асуудал байна. Үндсэн хууль заасан чиглэлүүдээ институцээс хэрэгжүүлж чадахгүй байгаа юм байна. Улсын хурлд ажиллаа хариуцсан тайлганадаг байгууллага нь улсын хурлаар загнадаг болоод хувирцсан юм байна. Тэгэхээр байр байранд давхын тулд энэ хэд толгох байхдаа ковидын дараа хяналтгүй зүгээр нэг дараагад эрх мэдлийн бүгдийг шилжүүлээд өгсөн байгаа энэ практикийг өөрчлөхийн тулд ядаж улсын хурлын тухай болон дэгийн хуулийг өөрчлөх ёстой юм байна. Шинэ арга барил руу очих ёстой юм байна. 126 гишүүн болсон парламентын нэг онцлог бол хэн нэгэн даргын аясаар айж хувирдаг тийм одоо хонь уур шиг байж болохгүй. Түрүү хэлсэн улсын хурл гэдэг бол төрийн эрх барихтай байгууллага, хууль тогтоох эрх мэдэл гаргасан улсын хурлд хадгалагдана. Төрийн гадаад дотоод бүх асуудлыг авч хэлцэх хэрэгтэй. Төрийн хууль биелүүлэх ажлыг улсын хурлын өмнө ерөнхий сайд харилцаж байгаа. Энэ зарчим нь одоо амьлах цаг болсон. Энэ зарчмыг амьлуулахын тулд ихний ажил. Ерөнхий сайд улсын хурл дээр юу хийснээ ярьдаг биш. Улсын хурлын гишүүнүүдийг юу асуухыг хүсэж байгаа тэр асуултанд ирж хариулдаг байх ёстой. Хэрэв улсын хурлын гишүүдийн юу асуухыг хүссэн тэр асуултанд хариулдаг байсан бол аль эрт хөрөнгө оруулалтын хуулийг улсын хурлын гишүүд асууж байгаа шүү дээ. Аль эрт эрх мэдлийн хууль алдагдсан байгаа байдлыг хэлж байгаа шүү дээ. Тийм учраас одоо өнгөрсөн 8 жил 60-аас 70 гишүүнтэй дангаараа зөвхөн гар өргөдөг тийм одоо айлдан дагагч парламент байсан бол одоо тийм байхгүй л гэдэг зарчмыг ярьж байгаа.